Таслын суугтад автаа морил намайг Куш гэдэг. Би Америкийн дасгал хөдөлгөөний зөвлөлд дасгалжуулагч мэргэжлээр суралцсан. Өөрийнхөө сувгаар дамжуулаад би засах дасгалууд, гэртээ ээж болох дасгалууд, ер нь дасгал хөдөлгөөнтэй холбоотой бас хоол тэжээлтэй холбоотой зарим нэг контентуудыг нийтэлдэг. За сүүлийн үед болохоор бас ганц нэг номын тухайн видеонуудыг нийтэлсэн байна. Тэгэхээр өөрийн мэдлэхгүй хүмүүс ерөнхийдөө өдөр тутамдаа ямар нэгэн хөдөлгөөнийг хийгээд хөдөлгөөнд донд оршиж байх явцдаа тухайн хөдөлгөөнийг гүйцэтгэл муутай хийх ч гэдэм үү. Эсвэл ямар нэгэн байдлаар анханасаа зөв хийхийг мэддэггүйгээсээ болоод одоо ямар нэгэн постны гажууд бий болсон байдаг л та. Тэгээд өмнө нь болохоор би medium.com дээрх Move Right with Kush гэдэг өөрийнхөө блог дээр зургийн хэлбэрээр дурдж байсан. Энэ удаа болохоор би видео хэлбэрээр нийтлэе гэж бодсон. Яг л энэ нь хүн болгоны одоо амьдралд одоо өдөр тутмын амьдралд байнга хөвшил болоод дадчихсан. Дээрээс нь энийг ярьж хэлэхгүй бол ерөөхдөө ингээд хүмүүс анзаарахгүй яваад байгаа айгүй анзаарагтаад тэгээд энэ талаар би ерөөхдөө видео бичиж нийтлэе гэж төлөвлөсөн. Эдгээр ойлголтуудыг ерөөхдөө мэдээд авах нь ямар ач холбогдолтой вэ гэхээр ерөөхдөө бид нэр тэр гажгуудыг одоо өөрийн гэсэн ухамсартайгаар одоо засаад сурчих юм бол бид нэр одоо тодорхой хэмжээний үр дүнг нэгдүгээр өгөх байгаа. Тэр өдөр тутамдаа бид нэр таталцалтай одоо холбоотой хөдөлж эсвэл одоо алхаж сууж байдаг учраас бид нэр хоёр хөлн дээрээ тэнцүү тэр жинг өгөх. За хоёр арцгийнхаа хэсэг дээр бас тэнцүү жинг өгөх гэх мэтчлэнгээр энийг анхаарах нь чухал байдаг. Яагаад тэгэхээр нэг хөлн дээрээ дэндүү их одоо ачаал өгсөхгүй бол нэг арцгийнхаа үеийн дээр ч юм уу тийм ээ өгснөөр бидний позонд ингээд гажиг үсч эхэлдэг. Энэ гажиг нь яагаад үсдэг вэ гэхээр бид нэр түрүү хэлсэнчлэн таталцлын одоо хэлбэрт хөшиж бид нэр өөрийнхөө төвийн цэгийг хадгалахын тулд унчихгүй тулд ч юм уу тийм ээ байдаг одоо биомеханикийн тийм аргачлал энэчээ явагдаж байгаа учраас бид нэр тэрийг одоо ингээд өөрийн мэдлэхгүй одоо хийж дадсан байх нь л дээ. Тэгэхээр бид нэр ууланд сууж байхдаа эсвэл зогсож байхдаа хоёр хөлн дээрээ бүтэн улан дээрээ сайн одоо суйртай суух нь аюу ач холбогдолтой юм а гэдгийг би эхний одоо энэ жишээгээр тайлбарлая. Тэр эхний гажигт нөлөөлж болох поз бол хөлөө ачиж суух явдал. Тэгэхээр хүн хөлөө ачиж сууж болно мэдээж. Гэхдээ энийг хэтэрхий удаанаар суух юм бол биднэрт тодорхой хэмжээний гажиг бий болох нөхцөлийг бүрдүүлж эхэлдэг. Арцгны энэ уртлын хэсгийн шүрмэс сунаад байдаг учраас энийг удаан сууж болтгоо. 20 минут тухайн тэр поздо байрсан байхад ямар нэгэн тэр шүрмэс бидний тэр эд эсүүд сунаж эсвэл агшиж байдаг гэсэн тэр ойлголт явж идэг. За тэгэхээр ерөнхийдөө бол зарим хүмүүс хөлөө ачиж суусаар байгаа магадгүй хөлөө ачиж суух нь илүү их тухтай санагддаг болсон байдаг. Энэ нь цаагаараа бас ямар мессежийг биднэрт өгж байгаа гэхээр тухайн тэр шүрмэс чинь аль хэдийн сунчихсан учраас ингээд сухад их хэвтэх юм байгаа даа. Тэгэхээр хэрвээ таны тэр шүрмэс сунсан гэж үзэж байгаа бол та тэр шүрмэсийг буцаад агшаах ямар нэгэн байдалд одоо хэвийн байдал ирүүлээд оруулах тийм сонголт хийх шаардлагатай. Тэгэхээр хоёр дахь бидний түгээмэл гаргадаг алдаатай зуршил бол аль нэг тал руугаа ганхаж зогсох явдал. За хэрэг мэдээж хүн ингээд одоо аль нэг тал руугаа ганхаж зогсох хэрэгцээ шаардлага бол байж байгаа. Аль нэг тал руугаа удаан ингэж зогсох явдал нь бол төвийн жинг нэгдлийн үеийн дээр хэтэрхий ачаалуулж байгаа тийм одоо байдлыг үүсгэж байгаа. Тэгэхээр эндээс шалтгаалсан бидний бас нэг аль нэг одоо шүрмэс маань сунах одоо эсвэл агших тийм үйл явцын эхлэл болж байна. Тэгэхээр та магадгүй хин нэгэн хүнтэй ярьж байхдаа эсвэл гэртээ юм хийж байхдаа аль болох өөрийнхөө хоёр одоо арцгны үеийн дээр тэнцүүхэн шиг жингээ аваад зогсож даадах юм бол тэр нь таны поз эвдэрэхгүй байх одоо тэр нөхцөлийг бүрдүүлнэ. Урдах бидний өдөр тутамд ажиглагддаг зуршил бол нэг хөлөө сандал дээр тавьж суух явдалтай. Тэгэхээр нэг хөлөө сандал дээр тавьж суух нь илүү тухтай, ялангуяа компьютер дээр юм хийж яхад ч юм уу тухтай хүмүүст ингэж байрладаг л. Тэгэхээр тухайн тэр өргөж тавьсан тэр хөлний бас нөгөө энэ хэсгийн арцгны хэсгийн уртлын хэсгийн одоо шүрмсийг богиносгох тийм одоо нөлөөтэй гэж хэлж байна. Нэгэнт тэр одоо бас шүрмэс чинь ингээд богиносцсон болоод
хүн хоол идэж байхдаа хоолны ширээн дээр суух ч юм уу эсвэл ер нь л ямар нэгэн сандал дээр очиод хөлөө ингэж ачих гаддаг тийм ээ. Ийм зүйл одоо биднэрт бас аягүй түгээмэл ажиглагддаг. Тэгэхээр хэрвээ энийг та анзаарсан бол тэр агшсан шүрмсийг бол буцаагаад сунаах шаардлагатай. Тэгэхээр магадгүй энэтэй холбоотой би бас дасгал хөдөлгөөнүүдийг өөрийнхөө энэ видеоны тайлбар хэсэгт одоо линк дээр холбоод өгч та бүхэн бас дагаад хийнэ. За дөрөвдөг нь болохоор бид нэр ерөнхийдөө ингэж одоо нэг хөлөөс холбож зогсох гэдэг ийм одоо зуршил бас амжилттай. Аль нэг одоо тал руугаа хэлбиж зогсох тийм ээ. Яг видеоны хамгийн ихэнд хэлсэн зуршилтаа ерөнхийдөө төстэй нэгтлийнхаа арцагны үеийн дээр хэтэрхийх одоо жингээ байршуулж зогсох явдал бол бас тухайн тэр эргэн тойрны шүрмсүүдийг дахин одоо хэвийн биш байдалд одоо оролцуулах тийм нөхцөлийг одоо бүрдүүлж байгаа гэж хэлж болж байна. Яг энэ тохиолдолд бид бас ялгаагүй одоо удаан хугацаагаар айлуулах ингэж зогсох биш. Аль болох жингүүдээ та өөрийнхөө хоёр мөчн дээр хоёулын дээр нь төвлөрүүлээд тарааж зогсох нь их зөв юм аа гэдэг санаа. Тэгэхээр ерөнхийдөө ингээд эвгүй гуталчид юм уу эсвэл эвгүй пүүз эднэр бас зарим хүмүүсийг одоо тэнцвэрийг хангахад их заримдаа сөрөг үзүүлээд байдаг талтай. Тэр зарим блогнуудыг ингээд уншаад анзаараад байхад ерөнхийдөө хүмүүс яавал юм тэнцвэртэй байдалтай зогсох юм бэ гэдэг юм. Тэнцвэрийн дасгалууд ерөнхийдөө бас байдаг л та. Тэгэхээр тэрэн дээр бас нэг өөр нэг хэлжсэн санаа нь юу вэ гэхлээр тухайн тэр жимний орчинд эсвэл гэртээ дасгалж байгаа бол гэрийнхээ орчинд их хүнд юм өргөөгүй бол ерөнхийдөө хөл нүцгэн байх нь тухайн тэр одоо балансыг тэр тэнцвэрийг одоо бий болгоход их тийм чухал нөлөөтэй гэсэн тийм нэг зөвлөгөө явж ирсэн. Би өөрөө болохоор бас гэртээ ерөөсөө юм пүүз өмсөж тасгал хийдэггүй. Жим дээр ч гэсэн өөрөө бас заалан дээр ороод бас нэг тийм пүүз өмсгөөд байдаггүй болсон байлээ. Пүүз өмсгөн гэхдээ ямар ач холбогдолтой вэ гэхээр хүнд жинг өөрийнхөө хөл дээр унгаахгүй байхаас сэргийлж байгаа тийм одоо хамгаалалтын өмсгөл юм уу да. Тэгээ тийм болохоор аль болох хэрвээ та ингээд зогсож байгаа эсвэл ер нь ямар нэгэн уян хатны дасгал хийж байгаа их тийм хүнд дасгал эдгээр магадгүй хийгээгүй болвол аль болох хөл нүцгэн байгаад улан дээрээ одоо жингүүдээ сайн авч явах юм бол тухайн тэр одоо үеинүүд идүүд маань одоо цогцоод сурах тийм дадлыг бий болох юм. Дараагийн бидний өдөр тутамдаа анзаарагддаг тийм чухал зүйл бол бид нэр сууж байхдаа урагшилсан толгоон байрлалыг айгүйх авцсуудаг. Энэ бол энэ талаар би видеон дээр бас дэлгэрэнгээр ярьжсэн стernocleidomastoid гэдэг булчингийн одоо хэвийн бас үйл ажиллагаатай би бас холбоотой бас байдаг л да. Энэ хүзүүний хайдлын хэсгийн булчингууд хэтэрхий сунсан, уртлын хэсгийн булчингууд нь хэтэрхий агшсан, үлбэр болсон тийм жишээ байдаг. Тэгэхээр энэ талаар би видеонуудыг засах дасгалын видеон дээр нийтэлжсэн учраас бас их дэлгэрэнгүй яриад яг тийшээ ороод үзээд бас дасгалуудыг хамтдаа хийгээрэй. Мэдээж энэ ч хэлж байгаа гол санаа нь юу вэ гэхээр та ямар нэгэн байдлаар ухамсарлаад тухайн тэр позыг авахгүй суухыг хичээгээрэй. Хэрвээ тэгж сууж байгаа бол магадгүй 20 минут тутамдаа 30 минут тутамдаа одоо босоод өөрийгөө амраагаад үзийгээ хоёр тийш нь сунгаад байх юм бол энэ одоо зуршил чинь үгүй болно гэдгийг би сануулъя. Дараагийн бидний бас нэг ажиглагддаг хэвийн бус позны шинж бол бид нэр sway back гэж нэрлэдэг. Sway back нь болохоор бид нэр хит таасны хэсгийг хэтэрхий урагшлуулж зогссон байдаг. За энэ урагшлуулж зогсох нь магадгүй уртталт нь ямар нэг юм байгаа тэрийг их налж зогсох гэдэг. Тэгэхээр уул нь бол бид нэр хэвийн ингээд зогсож байхдаа энэ өөрийнхөө булчин шүрмэс бүгдийг ингээд хэвийн ажлыг зогсож явах хэрэгтэй байтал зөвхөн энэ уртлын хэсэг дээр ирүүлээд ачааллыг өгчдөг. За энэ маань ямар одоо уршигтай байдаг вэ гэхээр хойдлын бидний энэ хэсгийн одоо хөлний хойдлын хамстринг гэдэг булчингийн хэсгүүдийг чангалцсан байдаг. Тэгэхээр бид нэр ялангуяа шүдэ угааж явахдаа эсвэл аяг тавгаа угааж явахдаа энэ уртлын хэсгийг би өөрөө ч гэсэн бас анх бол sway back хэлбэрийн төрлийн гажигтай байсан дээр өөрөө тэргээ би засаж бас чадсан. Тэгэхээр ийм одоо байрлалыг бас авахгүй байх нь чухал. Яг энэтэй холбоотой дараагийн нэг өөр позны гажиг бол урагшаага эргэсэн одоо арцгийн урагшаа гэсэн extended lumbar маягийн хэсэг байдаг. Тэгэхээр энийг бид нэр
anterior pelvis tilt гэж бас хэлдэг тийм ээ. Anterior pelvis tilt-ийн тухай би бас тусна видео нийтэлжсэн учраас та бүхэн бас тэрийг ороод үзээрэй. Бид нөгөө хитрхийх гой цэг зогсож байна гэдэг энэ одоо арцын хэсэг хитрхийх урагшны эргүүлээд нуруугаа хотоолгож зогсчихдог. Тэгэхээр нуруугаа хотоолгож зогсох нь бас нурууны доотлын хэсгийн бүсгийн хэсгийг өвдгөх бас нэг том шалтгаан болдог гэдгийг бас энэ тэмдэглэжээ. Тэгэхээр бидний позод нөлөөлж болох хамгийн энгийн тэдгээр одоо анзаарсан жишээнүүдийг би авч нийтэлж тайлбарлахыг хичээлээ. Тэгэхээр ерөнхийдөө тэр ухагтхууны та бүхэн өөртөө ойлгоход маш энгийн байна гэж би бодож байна. Тэгэхээр энэтэй холбоотой бас өөр ерөнхийдөө гажгуудыг би эхнээс нь аваад нийтэлсэн байгаа учраас тэдгээрүүдийг та бүхэн бас ороод үзцгээгээрэй. Бас дасгалжаарай гэж хүсье. Мэдээж видео таалагдсан бол лайк дараарай. Өөр юуны талаар мэдмээр байгаагаа комментс ирүүлээрэй. Миний сувгт subscribe хийгээ бол та бүхэн subscribe хийх юм бол энэ төрлийн мэдээллүүд танд очиход мэдээж саадгүй очно. Ингээд дараагийн видеоор дахин уулзъя.